UB сайт эмэгтэйчүүд ярилцлагын нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарын 32 хойморт их гоо үзэсгэлэндээ энгүй их авьяасыг тийсэн уртын дуучин Бат сайхны Бат цэцэглэн онцолж байна. Хөдөө талд хурдан мариунаж хурга шиг хариулж үссэн Бат цэцэглэн өдгөө ардын дуу болон уртын дүг орчин цагийн хэв маягтай сүлж ховрхон авьяасаараа гайхуулж яваа чадварлага уран бүтээлч юм. Үзэгч сонсогчдоо бүсгүй хүнд байх ёстой бүх шинжийг өөртөө цогцлоосон төгс эмэгтэй бодит жишээ хэмээн үнэлэгдэж хайрлагдсан уртын дуучин бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялцгаая. За сайн байцгаана уу, дуучин Бат цэцэглэн байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ өөрийнхөө бас ертөнцийн тухай жаахан ярилцъя гэд урилга хүлээн авлаа. За дуу хууртай яг мэргэжлийн дуучин болох энэ завшааныг Арвжаа хотогт сангийн дэмжлэгээр дуучин болсон хүн байхгүй юу би. Улаанбаатар хотод ардын богиндуудад ачтын улсын уралдаан болсон. Даахууга зохион байгуулжсэн. Тэгээд тэр уралдаанаас манай нутгийн сэхэтэн одон чимэд гэж тухайн үеийн манай нутгийн гишүүн байсан хүн Арвжаа хотогт сангийн тэргүүн байсан. Тэгээд за Бат цэцэглэн чи нутаг орныхоо нэрийг өндөр дөргөж авч явж чадах уу? Чи чадна гэж соёл урлагийн сургуульд шалгалт өгөөд тэнцэх юм бол Арвжаа хотод цангаас чамайг ингэж дэмжиж дуучин болох ёо гэж санал тавьжсэн. Тэгээд тухайд яг дуучин гэдэг мэргэжил байдаг ч гэж бараг мэдэхгүй уралдаан болно гэхээр би Наран жилийн 2 багш намайг ингээл хөтлөөл явдаг гэсэн. Тэгэл нэг л тийм л уралдаанд явж исэн. Тэгээд за тэгээл шалгалт өгөөд соёл урлагийн сургуульд Батал тагшийнхаа удирдлагаар Монгол ардын уртын дуучин гэдэг мэргэжлийг эзэмшсэн. Авьяат жүжигчин гэдэг эрхэм хүндтэй алдрын эзэн болоод бас удаагүй байгаа. За энэ мэдээг анх сонсоод бас магадгүй яаж хүлээж авсан бэ гэдгээ сая бас ярив. Энэ мэдээг сонсоод сүрдсэн л дээ. Уран бүтээлчил юм чин дотроо бол мэдээж хизээ нэгэн цагт авч магадгүй гэж бүхэл уран бүтээлч нар боддог байх. Би ч гэсэн бас бодож л байсан. Гэхдээ бас хүмүүсийн олны энэ шуугж байгаа шиг ийм эртгэж бас бодоагүй. Тухайн үед бас надад за төрийн өгж байгаа шагнал та хайр ашгийг хүн бол үгүй гэд орхих үг үсгэх түүнийг авахгүй ах хүмүүжил бол надад байхгүй. За авна. Аваад би яах ёстой вэ? Надад энэ ямар их хүндэтгэл бөгөөд хариуцлага вэ гэж ойлгож хүлээж авсан. Маш удаан хэрнээ тацалдгүйгээр хичээсний маань үр дүн байна л гэж харж байгаа. Тэгэхээр ардын урлагийн төлөө явж байгаа мянган залуучуудад зориулж өгсөн эрхэм сайхан шагнал. Тэгээ маш олон залуучуудаас аваасай. Энэ шагналыг авснараа би өшөө илүү хичээх ёстой юм байна. Ардын урлагийнхаа тухай ярих ёстой юм байна. Хийх ёстой юм байна гэж харж байгаа. Тийм ч учраас энэ шагналыгаа гүн хүндэтгэлтэй хүлээж аваад өшөө шархуу хөдөлмөрлөж явна да. Яг тухайн үед би бас бодж илсэн л да. Одоо нялх биетэй байгаа. Гэтэл одоо ингээд манай сошиал мас тэ айгуугаа ингээд хүлээж авч байгаа хүмүүс байхад эсрэгээр нөгөө сүргөөр ингэж байгаа хүмүүс бас их байсан. Яаж хүлээж авч идэм бол доо гайг байгаа гэж бодчихсон. Тэгэхээр энэ талаар хоёлаа бас нэг жоохон дэлгэрэнгүй яриа. Уул 8 уйлахай хүн. Гэхдээ энэ асуудал дээр тийм сэтгэл янз янз болоод хувраал тий ингээл надад амар хэцүү санагдал тийм асуудал юусоо байгаагүй. Харин надад уужрах сэтгэл төрсөн. Дандаа намайг хүмүүс магтдаг. Сошиал дээр ямар нэгэн мэдээлэл тавихаар хүмүүс маш их магтдаг л та. Тэгэхээр би тэгж бодсон. Ингээд зарим хүмүүс рүү ингээд дайрж байгааг хараад тохоо үед бодож ирсэн. За намайг над руу ер нь хизээ ингэж дайрах болдоо гэж яг үндэ би сэтгэлийн бас бэлтгэлтэйсэн. Хүн л юм чинь магадгүй би алдаа гаргасан байлаа гэхэд намайг бас нэгэн өдөр ингээл юм шиг ингээл ямар ч шалтгаантай байсан мэдхгүйгээр хүмүүс ингээл бүгдээрээ дайраал ингэхэл бах та гэж би бол боддог байсан. Тэгээд энэ
гавь шагналын үеэр над руу дайрж байгаа дайралтан дээр би эмзэглээгүй. Харин ч миний буруутай үйлдэлээс биш над руу ингээд дайрж байгаад нь надад бол надад шалтгаалаагүй зүйлээс учраас надад ерөөсөө тэр нэг чухал биш байсан. Тийм учраас би нэг сэтгэл зүйн хувьд тэрийг одоо алшраад, халтраад ингээд ах зүйл надад ерөөсөө байгаагүй. Монгол улсын гавь жүжигчин Баццэглэн дуучин ирхүү тайсан дээрэн хүнд тэн урналъя. Өгтөн авцгаан уу. Мгяа алтан хамтрагчийнхаа нутагт одоо Монгол улсын гавь жүжигчин Баццэглэн гэж зарлуулж туулсан. Маш сайхан байсан. За нэг зүйл жоохон эвгүй байгаа. Тэр маань юу вэ гэхээр миний хувьд эрэгтэй хүнийг бас дээдлэх, эрэгтэй хүний хүндлэх гэдэг ёс суртахуун бол бас өндөрт тавигддаг. Тэгээд Монгол Улсын гавь жүжигчин гэдэг цолыг авснаас хойш би төрүүлж зарлагддаг болчиход байгаа маань жоохон тухгүй тулж байгаа. Бусдаар бол алтан жаргалахыгаа удахгүй бас энэ сайхан эрхэм цолыг авахаа гэж бас сэтгэл давлан хүлээж байгаа. Тэгээд ахыгаа тэр сайхан шагналыг авчгаар нь төрүүлээд хурдан зарлуулаасай л гэж бодож байна. Танд төрж байгаа энэ мэдрэмж та бас өөрт нь хэлж үзнэ өөрөө юу гэж яах юм? Өөрөө яаж хүлээж авчих юм? За энэ чи хоёрын яриа ороод явчлаа шүү. Би хэлжсэн. Угаасаа агаах ингээд эхлээд ингээд эмгтэйг зарлах чинь аяа төвхтэй юм аа гэдгсэн чи. Зүгээр шүү таах юм дөө. Зүгээр шүү тэгэл онаах чи ер нь тийм хөнгөн тийм юмыг их гоёр хүлээж авдаг хүн шүү дээ. Сасан өдрөө хөөлийн өдш би чам дараачанда цагаалг төрсөн чимэн харин нэмсгэлийн хэн яриндэ цээжин дотроо бүлэлх зүрхэн дурлын айз үнцэнгэндэ цагтаа олон болцсон гадраа бит хоёр учранда тийм дээш тэргэл сааран гэрэлтнэ тэнгэрт гэлхнэх одод дэндүү гойхон чимэгтэй харилцаг итгэл мэн хамтдаа байсан мөч бүхэн дэндүү жаргалтай бэ Баццэглэн хүмүүс яг ингээд нэг ардын додуулаад үндэсний явцаа өмсөөл яг ингээд намбагаал бийж байгаа төрхөр нь айгүйх мэднэ л дээ. Одоо яг ийм төрхийг харахаас их сонь санагдчихээн. Ер нь хэр сахилахгүй вэ? Ер нь энгийн үедээ тайд одоо олон нийтийн нүднээс далд байх та. Тийш би ер нь айгүй сахилахгүй. Би тэгж боддоо шүү дээ. Эмэгтэй хүн тийм сахилахгүй зан чанараа тий эрэх зан чанартай байх нь айгүй чухал. Одоо би бол тэгж хэлэх дуртай. Сайхан айны буйнд янз янзын муу сайн зүйл үзэхгүй явж байна. Тэгээд тийм учраас ийм хүнтэй одоо ямар ч хүнтэй ингээд ийм яг адилхан төвшөнд гэдэг юм уу хүнтэй сайн мануудаа гэж мэдлдэг байсан бол хүн бүхэндээ л би сайн мануудаа гэж мэдлдэг тий. Тэгэхээр энэ ер нь яг хэн нэгнээс айхгүй, хэн нэгнээс эмээхгүй тэгээ ингээд чөлөөтэй сэтгэж ингэж явхад хүний одоо энерги гэж ярьдаг болсон те тэр энерги хүнийг ингэж бас татах чадвар гэх юм уу те энэ бол урлагийн хүнд байх ёстой чадвар шүү дээ. Энэ бол одоо хамгийн их байдаг баха гэж боддتي. Тэгээ тийм учраас би эмэгтэйчдгээ бас айгүй гоё бас зөв эрх байгаасай хүн бас эрхэлж болно те ямар зүйл дээр яаж эрхлэх вэ? Дэндүү эрх зангаа бас битгий бас гээгээсэ гэж боддоо шүү дээ. Манай хүн бол намайг их эрхлүүлдэг л дээ. Миний ханыг Гончиг доржийн Наранбат гэдэг Өвөрхангай аймгийн Төвөрөх сумын Харьяат Монгол улсын хошоо мэргэн спортоор налтай. Тэгээд ингэж бизнес эрхэлдэг энэ залуу байгаа. Тэгээ бид 2-3 хүүхэдтэй. За хамгийн бага маань одоо 7 сартай. Тэгээд уран бүтээлээ хийгээд ажиллаа хийгээд тончиг завгүй явдаг. Одоо бас нэг юм Монгол улсын нэг залуу гэрүүл айл байна. Миний анчин Гоо орд гэдэг одоо компанийнхаа дэргэд Гоо орд гэдэг шагаан хар мааны багтай. Тэгээд 2020-21 онд улсын баяр наадам одоо давхцуулаад баяр наадам хийсэн шүү дээ. Тэгэхэд улсын их баяр наадамаар үзүүрлээд Монгол улсын мэргэн болоод сая өнгөрсөн 2025 оны улсын их баяр наадамаар төрүүлж Монгол улсын хошоо мэргэн цалаар хүрсэн. Олон хүмүүс бас тэгдэв. Ах нөхөртэй юм уу гэл тэгдэв. Ер нь хэцээц ах байна уу, дүү байна уу хэн дамаатай би ер нь. Тэгээ ер нь бол нэг би энэ ч нэг тайлбар өгөөл ингэж яах нь бас ер нь бол утгагүй л дээ. Гэхдээ
уран бүтээлч хүнийг уран бүтээлчээр л харах хэрэгтэй байхгүй. Яг үнэндээ бүр ярих юм бол тэр хаанаас их үүсвэртэйгээр уран бүтээл хийж байгаа нь эцээц тэнд хамаагүй зүйл. За үнэхээр тэгвэл мэдээ үнэхээр тийм юм уу гэж бодоод байгаа бол манай хүн бол надаас 3-аар ах. Гэхдээ би дандаа та гэж дууддаг. За бит хоёр тийм их одоо мөнгөтэй төгрөгтэй баян талан гэхээсээ илүү бит хоёр өргөлж хөдөлмөрлж идэг юм хөдөлмөрч гэрүүл гэж хэлмээр байна. Анх би оюутан манай хүн төрүүлж төгсөөд анх одоо ингээл урлагийн салбарт ингээл морин урчаа хийгээл ажиллаад би гэртээ ингээл энэ толгоо ороовч хийж зараал манай хүн ч гэсэн ингээл миний хажууд суугаад энэ шүрийг ингээл хэлхээл ингээл судаг байсан. Тэгээд одоо бүх юм ингэж бас ярих ёстой юм уу, гүй юм уу те. Ер нь бол ингэж хөдөлмөр бол хизээч хүнийг орхихгүй, хуурахгүй чамд одоо үнэнч үлдэх зүйл яг үндэ өөрөө хөдөлмөрлснөөрөө л өөрийгөө босгоно, гэрүүлээ босгоно. Тийм. Тэгэхээр өөрийгөө бусдад таниулна. Зүгээр суугаагүй болохоор өнөөдөр бас ингээд яриа өгөөд энэ одоо уран бүтээлийнхээ тухай, гэрүүлийнхээ тухай магадгүй энэ хүмүүсийн асуугаад байгаа баян нөхөртэй юм уу гэдэг байгаа тухай. Тэгвэл би нөхрийгөө баян гэж хэлнэ шүү дээ. Сэтгэлгээ нь маш баян. Намайг үнэхээр одоо баян байлгаж чадчихээн сэтгэлгээний маань хувьд. Үр хөвгдөд маань бас сэтгэлгээнүүд баян байж чадчихээн. Манай хүн бол баян хүн. Тэ би бол баян гэрүүлтэй. Түүгээрээ бол өргөлж бас бахархдаг. Цэхэр өнгийн торгондоо цэцэг ургууч нэхлэдэхүү. Чамайг нэгэтлүүсэн чацаг урган саратай хаврыг бодож нэхлэдэхүү. За урдлангаа нэгээд одоо ч яг 4 сар болж байна шүү дээ. Урлан нээн гэдэг бол бас миний одоо зорилго байсан. Дуу хуур, ардын дуу хуур гэдэг бол хувцас хэрэглэл зөөсгөлгүйгээр бас төсөөлхийн аргагүй. Энэ бүгд бол нийлээд ингэж монголчуудын өв соёл болж харагдаж байгаа. Монголчуудын өв соёл учраас үүнд бас би суралцах хэрэгтэй. Үүнийгээ бас дэлгэрүүлэх хэрэгтэй. Хүмүүст түгээн сурталчлах хэрэгтэй. Тийм учраас дээл хувцсныхаа урланг нээя гэж зорж бас нээсэн бас тун амжилттай явж байгаа. Олон хүмүүс асуудаг. Чамд одоо хэдэн тэрлэг байгаа вэ гэдэг. Тэгэхээр маш олон тэрлэг байгаа. Ер нь Монгол тэрлэг хувцаараа гангарыг бусдад ингэж бас гайхуулъя гэж бас боддог. Монгол одоо энэ малгай байлаа гэхэд өвлийн улиралд монголчууд ямар малгай өмсдөг байсан юм тий. За өвлийн улиралд өвлийн гангараа маань ямар байсан юм тий. Өнөөдөр гэхэд одоо урлангийнхаа одоо энэ өвлийнхөө бас энэ загвараас өмсөд бас сууж байна. Хөрхөн дөрсөн миний ламарага хондирох сэтгэл төрөө. За урлангийн ажил, уран бүтээлийн ажил, одоо шинэ бас нялх маамаатай ээжийн ажил, 3 хүүхдийн ээж гээд энэ бүхнийг ер нь яаж амжуулаад том банкнд тааруулж ингээд бүгдийг зохицуулаад ард нь амжилттай гараад байна вэ? За тэгээд ер нь манай бүсгүйчүүд чинь их дайчин аливаа зүйлийг бүгдийг зохион байгуулж чадна гэж боддог шүү дээ. Гэхдээ мэдээж зохион байгуулалт маш их хэрэгтэй. Би өөрөө бараг санаандгүйгээр өсөж угаадгүй хүн шүү дээ. Тэр өс угаа хүртэл тооцоололтой л байдаг. За би маргааш ямар арга хэмжээтэй лээ, нөгөөдөр яах вүлээ, ямар тэрлэг хувцас өмсөх вүлээ, би өнөөдөр угаавал яах вэ, маргааш угаавал яах вэ гэд бүгдийг яг үндэ зохицуулдаг. Өс угаах чинь хүртэл яагаад тэгж яах гэхээр тослогдох гэдэг асуудал байдаг тий. Тэр чинь цаг хугацаатай. Тэгэхээр бүх юмнийхэн цаг хугацааг бас тааруулж хийж явах хэрэгтэй. Хүн цэвэрхэн байна гээл бүх юмыг угаагаал, бүх юмыг ашигтай бактери, ашигтай ашиггүй бүх бактерийг устгаад байвал тэр зөв зүйтэй зүйл мөн гэж боддоггүй шүү дээ. Аливаа зүйл бас хамгийн таарсан муутай сайнтай байж ээж. Манай мэлдэг гэсэн хүн муутай ээж сайнтай гэдэг гэж. Тэгэхээр юм бүхнийг бас ингээд
сайн байлгахын төлөө бүх нөгөө мод хүртэл те ганцаар өндөр урах гээд бусдаагаа таарчаар ганц шуурганд л ингээ өгчдөг гэж байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ сайнтай муутай ингэж л явдаг. Харваа юм уу та? Хүний багаас өсөж хүмүүжсэн орчин, харж өссөн орчин гэдэг хамгийн чухал. Хүн зүгээр суна гэж юу гэдгийг гэдэг ойлголтыг бүр тархиндаа суулгаад аваад үлдсэн. Тэгээд бүх юмны захтай болгоод өссөн учраас тэдгэрийгээ би мэдээж тордож одоо би эмээ маань тэрлэг ойдог байсан, ээж маань тэрлэг ойдог байсан байлаа гэхэд хажууд нь ингээл оёол сууж байгаа. Тэр бол манай гэрийн технологи явж байгаа байхгүй. Гэтэл энийг одоо энэ олон улсын технологид нийцүүлж тий хүн бүхний таашаал нийцүүлэхийн тулд энийг би өшөө дээшлүүлэх ёстой. Тэгэхэд би өөрөө сургалтанд суух тий маш олон хүмүүсээс заавар зөвлөмж авах. Чуулгад үндэсний урлагийн театрт ажилладаг байхдаа би оёдлын өрөөнд сууж идэг гэсэн. Хүн юм оёхдоо ингэж тэр дуулах дасгалаа хийж агаад ирээд юм оёод суухад яг тэр дуулж исэн тэр одоо мэдээлэлээ илүү яг нягтруулж байдаг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр ер нь хүн юм оёно гэдэг бол жоохон амсгих хугацааг өөртөө ингэж олгох хэрэгтэй. Тэр дама эмэгтэй хүн. Яагаад эмэгтэй хүн гэж яана гэхэлэр эмэгтэй хүн чинь бас юм сэтгэл зүйн бас нэлээд юм хэлбэлзэлтэй байдаг хүмүүс юм уу гэж харагддаг л да. Тэгэхээр ер нь бас нэг жоохон ингэж амсгих хугацааг өөртөө тархиндаа ингэж олгох хэрэгтэй юм шиг байна. Тийм учраас эмэгтэй хүнийг одоо гарны энэ өндөгний үйл ажиллагааг сайжруулснаар тархины үйл ажиллагаанд бас их нөлөөлдөг. Тэгэхээр ер нь юм оёхын давуу тал маш их байдаг. Тэгээд багасаа тэгээд юм дандаа л юм хийхийн тухай ингээд өдөржингөө ингээд сонссоор хагаад хүн ер нь зүгээр суuna гэдэг ойлголт байхгүй мэн л гэж бодсон. Тэгэл одоо ч гэсэн гэртээ байхдаа хүүхдүүдтэй ч гэсэн за ээж ирээд ингээ шүү, ээж ирэхээс өмнө ингээ гэдэг нөгөө нэгцэн ойлголтыг бол ингээд төлөвшүүлсэн учраас олон оногоор тоглолттой явхад энэ завгүй байхад минь хүүхдүүд маань гэрүүл маань үргэлж надад дэмжлэг болж идэг. Гэртээ очиод би ингэж нэрвдэхгүй байх нь шүү дээ. Хүмүүс гэртээ очиод ингээл ядраал те. Одоо ингээл жоох хүүхд гаргацсан ингээл мэдээж одоо энэ бол ээжүүдийн хийх ёстой ажил байлаа гэхэд очиод би намайг байсан ч байгаагүй ч гэртээ очиход манай гэр ямар байх хэвээр яг л тэр одоо жаягаараа л байж ах хэвээр гэж одоо хүүхдүүдэд ингэ сургадаг. Тэр маань намайг уран бүтээлээ хийхэд хамгийн том бас хөшөөрөг болдог. Тэгээд одоо л манай охин бол ингээл юм оёод сурцсан, оёлын машин дээр суудаг. Манай хүү ямар сэнда ээжээ энэ хувц ингээд өмсгөө хувцнуудаа ялгуулсан гэсэн чаараа. Зөндөө олон хувц олчихгүй. Тэгэхээр манай хүү гэж байгаа. Ээжээ энэ олон хувцыг дахиж шинэ хувц авч яхаар хоёр өмдийг нийлүүлээл дизайн гаргаад тэгэл нэг өмд болгоол өмсчихээ л дөө. Нэг хувцыг хийх ээж 300 литр ус ордог гэсэн гэж байгаа. Тэгэхээр ингээд үгээрээ бахархаж ирсэн. За одоо бас ингээд зөвийг ингэж харж байна да тий. Энийг ингээд болгочих гэж бодож байна. Би шинэ юм авъя гэхгүйгээр энийг ингэж болгоё гэж бодож байна гэдэг чинь минь ямар одоо мундаг байна л гэж бодож илээ. Мэтчлэнгийн энэ хажууд юм хийгээл байхаар хүүхэд бас юм хийх хэрэгтэй байна л гэдэг миний өөрийн өнцөг одоо зөв байгаа болов л гэж бодож байгаа. Манай одоо эмээгийн хэлдэг үг байдаг. Хүн зүгээр суuna гэж ерөөсөө байж болохгүй гэдэг асуудал байдаг. Хүнтэй битгий мууд чимээгүй гэдэг нэг асуудал байдаг. Тэгээ энэ хоёрыг л баримталж явдаг болохоор аливаа асуудал ч нэх бухимдгаал ингээл төвхцээл байдаггүй. Ямар нэг ажлыг хийхээр ял юм шиг л ерөөсө бодож болохгүй гэж боддог. Хүн аяга угаахтаа ч тэндээс кайф авч явах хэрэгтэй. Хүн автобусанд сууж явахдаа ч нөгөөндөө би тэндээсээ кайф авах хичээдэг байсан. Оюутан байхдаа автобусны хойдлын суудлаа олдохоор тэрэндээ баярлдаг байсан. Автобусны мөнгөтэй явж байгаа баярлдаг байсан. Нэг 2 мантан бузны мөнгөтэй аваа шүү гэж бодохдоо би тэндээс аз жаргалыг мэдрээл явчихсан. Тэгэхээр жоохон зүйлээс л өөрийгөө баярлуулж явах нь маш чухал юм шиг санагддаг. Хүний тарих нэг юмд л нэг юмыг л андуурдаг гэж байна шүү дээ. Нэн сэглэлт.
Хэцүү үе байсан ч ингээд инех юм бол хүний тарих би ад жаргалтайгаа байна гэж боддог гинэ. Тэгэхээр өөрийгөө тарих нийгэмдэр л андуурдаг учраас тэр андуурлыг л зөв ашиглаж явахын сан гэж боддог. Буццаглан сошиалын эерэг сүрэг коммент сэтгэлд хэр дархлаатай болж ийн вэ? Мөнгө л бүх хүнд таалагддаг гэсэн шүү дээ. Тийм учраас би яг мөнгө бишээс цааш зарим хүнд таалагдсан, зарим хүнд таалагдахгүй. Хүний сайхныг үзэх үзэл гэж юм байна шүү дээ. Тэр болгонд би тэр хүний сайхныг үзэх хүмүүжилд нөлөөлж чадахгүйгаас цааш тэгэл тэр хүн заавал таалагдах гэдэг алавгүй зарим нь орхих хэрэгтэй. Уран бүтээлчийнхээ хувьд заавж явах хэвээр сайхныг үзэх үзэлт нь одоо энэ нь зөвийн баримжааг бас нөлөөлөх хэвээр зүйл байвал тэрэнд нь уран бүтээлээр л нөлөөлөхийг хичээдэг. Хүчирхэг эмэгтэй гэж юу н таны хувьд таны бодлоор ямар эмэгтэйг хэлэх юм бэ? Модог карьертай явж байгаа эмэгтэйг хэлэх юм уу? Сайн ээжийг хэлэх юм уу? Юу н яг ямар эмэгтэй хүчирхэг эмэгтэй гэх бол? Хүчирхэг эмэгтэй бол зохион байгуулалтуудаа л сайн хийдэг. Ямар ч салбарт тий зохион байгуулалтуудаа сайн хийдэг хүн хүчирхэг эмэгтэй байж чаддсан байна гэж боддог. Хүчтэй байх гал дэндүү ингээл хичээгээл тэрэндээ өөрөө ядраал ингэх бол надад хэцүү санагддаг. Тийм хүмүүс зөндөө харагддаг л да. Миний хувьд бол маш удаанаар ч хамаагүй. Зогсолтгүй л хөдөлмөрлөх нь маш чухал. Одоо жишээлбэл сая үлэмжийн чанар пянза гаргахад анх коронавигийн үеэс эхлээл би ардын дууны дамаг түүхийг ярьдаг лайв хийдэг байсан. Тэр лайваасаа ихсүүлэл би энэ номоо бараг ингээл бичиж эхэлжсэн. Тэгэл сая эмхэд гэж гаргаж байгаа. Тэр үеэс эхлээл пянз гэж зориглож, орж, хөдөлмөрийн зохиолчтой уулзаж, ганц нэг бичлэгийг нэг сард нэг бичлэг, 3 сарын дараа нэг бичлэг ч гэдэг юм уу. Ингэж алгуурхнаар тэгтээ нэг ч зогсолтгүйгээр л хийсэн болохоор бас энэ бүтээл маань чанартай сайхан гарч олон шүүмжлэгч нар, олон зохиолч, бүтээгч нартаас таалагдсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө зогсолтгүйгээр зохион байгуул эстраллал айгу зөв болж байх хэрэгтэй хаа. Энэ бол тий миний бодлоор тий мэдээж одоо ингээд надаас бас ярьцлага авч байгаа болохоор таны өнцгөр ямар вэ гэж асууж байгаа учраас тий өөрийнхөө л үзэл бодлыг бас ингэж ярьж байгаа шүү.